хүн гэдэг цагаа тулахаараа мөн чиг айн бөхтэй амт юм да. Муу ханаас минь хоош энэ хорвоо дээр өнгөтэй өдтэй юм үлдсэнгүй дээ. Өгдөөс нэг хэвий нэг тийм саарл байдаг юмыг үзээр хэдэн ч өвлийг барав да. Дотроо хөндөй сүрэл салхины аясаар дэгдээд хаа нэг нөмөр газар дараагийн салхи эсгэртэл хог болон хэвддэг шиг биш. Салхинд тугдахааргүй амьд явах аргамжаа. Энэ муу хэдэн охид хөөрхөн зээнэр мөн юм. Манай ажлынханд юу авах юм бэ? Харин юу авах вэ? Хараа. Иш авах уу? За тэгье. Сайн байна уу? Байна уу? Байна. Миний охин ажиллан сайн уу? Сайн аа, та сайн биз дээ. Аав дажгүй зүгээр. Миний охин цагаан сараар ирэх юм уу? Яаж амцуудаа аваа? Манайх 2 хоног л амарна гэсэн. Наад руу чи очиод ирэх гэсээр л манай ажил орчин штэ. За би завгүй байна. Дараа яри за. Баяртай дараа яри. Миний охин байна уу? Байна уу? Хөө, яагаад тасарч явтаа? Энэ дээр нь яаж байгаа юм бэ? Байна уу? Аав нөө. За миний охин сайн, хүүхдүүд нь сайн. Сайн. Манай эдэнд бужигналтаа л яцгааж байна. Өөрхнөд зөндөө том болцгоосон доо. Том. Миний охин жил хэдэн хүүхдүүдэд дагуулад цагаан сараар нэг ирнэ байгаа. Аав. Энэ жил очиж амжихгүй. Гээ аав нь хэдэн ачнараа зээнэрээ харлгүй зөндөө удлаа штэ. Аав. Энэ жил үнэхээр амжихгүй. Манай хүний ажлын газрынхан нэгнийхаараа ээлжиж шинэлтийн. Энэ жил манайх таараад амжуулах ажил зөндөө байна. Тэгээд ч аав яана. Цагаан сар ганцхан энэ жил болоод өнгөрөх гэж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Хөөе, та жоохон амархан байл та. За аав. Энэ бужигналтаа дунлаа. Тэр нь
Ажил гэж толгойтой өснөөс их байна. Би тэгж байгаа яриа заяа. За. Гэвэж За би тэгж байгаа яриа. гээ уг нь аав нь энэ жил та нартайгаа нэг уулзъя л гэж бодсон. Хугацаар ядарсан гэж хаашаа юу? Өнөөдөр найз настай завгүй л харин чамайг ярьсан болохоор найз нь зав гаргаад хүрээд ирлээ шүү дээ. За баярлаа. За манайха кофе өгөөрэй. Би өөр нь яг ингэж завгүй ажилласаар хагаад бүр шургаж унах төрөл юм бурхан минь гэж ёо. Завгүй охтууд ч надад таалагддаг шүү. Oh, thank you. За танилц. Манай найз. Өсгөө. Дээрэ. Бэлгүүн тийм манай нэзийг бэлгүүн гэдэг. Бэлгөө. Чи тэгээ хаа суртын бэ? Би ч нөгөө юу сурч Хаараад сур тий. Вау. Чи хаа суртын? Хайс тий хайс. Хайсаа. За манайха кофе уугаарай. Байна уу? Миний өргөмжүүлж. Байна. Яасан бэ аав? Ой хаа нөхнөхө дуртай хүмүүстэй бууцыг хийгээд минийх аав дээр хэзээнээсээ дэгэх гэж байна. Охин ёстой зав алга. Онлайн шалгалт өгч байгаа байхгүй юу? Тийм юм чи дараа ирээ. Нэр аава охиндоо мөнгө өгөх гэх үү? За тэгье. За баярлалаа. Хөөе. Байна уу? Манай нөгөө нэг гадаад сурдаг Жош чамд ярьжсэн шүү дээ. Залгаач. Жош гээд яагаа? Тий. Тийм шүү дээ. Нөө мартсан шүү дээ. Бичлэгэн дээрээ дарагдчих. Байна уу? Байна уу? Байна. Хөө миний охин сайн уу? Сайн. Та сайн уу? Сайн. Аав нь яасан? Бас л завгүй багтан залгацсан уу? Харин тийм завгайхаа залгачлаа. За. Миний охин аав дээр ирнэ үсттэй. Энэ жил очиж амжихгүй хаа. Байна уу? Хин тийш. Хараа. Бисаа тайлбарлаа хараа. Хараа. Хин тийш. Байна уу? Олроо. Миний охин. Байна уу? Байна. Таны миний амьдрал ямар амаатай юм бэ? Тана миний амьдрал гайхалтай. Байна уу миний охин? Төвшөөрнө. Наашир. За. Сайн байна уу та? За сайн уу? Сайн. Сар шинэ болохгүй л ээжийн заавраар явж байна. За, таны сар шинэ бэлтгэл ажил сайн. Цаат. Ганц уу юугаач бэлтгэв дээ. Юу гэсэн үг юм бэ чи? Танаа хүүхдүүд чи ирнэ үсттэй. За өгшөө хоньны насгүй болсон хүнд нэмэр болохоос нэрэмээс болох юм. Хүүхдүүд ирээд дэмий үз. Тэгээ шинжил сар шинэ үзээч өгөөч. Монгол амныхаа бэлгэр гэж дандаа бэлэггүй юм ярьж их. Та ч одоо бэгэн жаваад хайчих нь уу? Үзүүрээ өсчөө ордог юм билүү? Өсч нь үү? Сар шиндээ зориулаад л гангараад л гоёод л аа. За. Дүү мусаваа явчих. За сайхан шинэлээрээ. За тэгээ тэгж байгаа таарай. За төвшөөхөө. Сайхан шинэлээрээ.
сүултээ жохот маань чирхэвэл би гэдэг хүн эзнээ хүлээн хэвдэх хотож банкар шиг л хэвтэр дээрээ хорвоогийн цаг хугацааг илээдэг болж байна. Хүндий сүрс шиг хийсээд л тэр чигтээ тэнгэр төрх юмс. Хүн байна уу? Бай. Танд юу хэрэгтэй? Үс засах хөвгөө. Та яг зөв өдрөө ирсэн бай. Та ишээсэн. Таны үсийг яаж асуул зүгээр үү? Нэг айхтар ургасан юм алга даа. Гурван талаас нь жоохон шингэл үлчтэй юм билүү? Та үсээ начиг асуулвал ямар вэ? Сонин биз? Настай хүнд дэми үсттэй. Танд ямар нэгэн зүйл тохиолдов юу? Хүн нас ахаад ирэхээр хүн тэрэггүй болдог бол л доо. Ах минь. Хүнд хэрэггүй хүн гэж байдгүй юм шүү дээ. Залуу байхад хүн болгонд л хэрэг болдог байлаа. Одоо ч төрсөн хүүхдүүдтэй хүртэл тэр болдог бол л доо. Тэгвэл би таны үсийг яг залуу нас шиг чинь. Бүр 30 насаар залуу харагдахаар засвал. Ямар вэ? Тэгэж болдогсон бол сайхан л байна. Тэгвэл одооны энэ залуусын юу нь болоод юу нь болохгүй байгааг өөрийн биеэр мэдэхгүй юу? Ах минь. Болохгүй юм гэж байдгүй юм шүү дээ. Таны хүслээр болов. Хөөе. Яаж байгаа хүүхдүүд үү? Энийг тэр хогийн саунд хий. Хүүхдүүд гинөө? Мангар уцаан чинь харин. Хүүхдүүд гинөө? Мангар уцаачаар. Тэ? Яасан замбараагүй. Хэний хүүхдүүд үү та нар? Ах цахаач мэдэхгүй. Мото юуг хуцаад байгаа алз вэ? Мото юуг хуцаад байгаа алз вэ? Та нар шиг нусан таглаанууд над зөндөө байгаа ш. Одоо харьцгаа. Бариад авнаатаа. Цогтой. Цааяса. Чи зүгээр үү? Зүгээрээ. Лепсод. Ямар замбарааг нөхдөд. Улс их орны ирээдүй болсон залуучууд ийм болохоор энэ их ороо яаж хөгжих вэ? Тийм биз дээ. За чи юу сүр яриад байна хөрөөч. Ийм байвч дандаа зодол мэдвч. Маргааш хэлцээр ирж байцагдаарай чи. Хөдөө. Хой бота.
Ингэтлээ чанга цогцолсон юм бах та. Юу болоод байгаа юм бэ? Ийм байх боломжтой гэж юу? Бурхан минь чи юу болоод байгаа юм бэ? Өчигдөр юу боллоо? Үсч. Учрах. Гүйлүүд. Үсч. Үсч. Чи юу вэ? Хүн байна уу? Хүн байна уу? Хай хүн байна уу? Юу юм бэ? Оо миний дөө. Өчигдөр энд дээрс үсэж байгаа юм. Энд анхнаасаа өсч байгаагүй. Юу яриад байгаа? Би өчигдөр энд үсээ засуулсан шүү дээ. Хаана вэ? Миний дөө чи андарсан бахаа. Энд юу н анхнаасаа өсч байгаагүй шүү дээ. Миний дөө? Чамайг харахад би дүүшгч юм байна уу? Дүүшгч юм байна уу? Чи чинь мэдээлэл муутай юм уу хайшин? Аль яа цаашаа гар. Гараач. Цагдаа дуудлаа шүү. Чи юу болоод байгаа? Чаа өглөө хэлцээр хөөдөр гэж яагаад яг алгуулчт юм бэ чи? Өнөөрэ тэглүү. Баах хүлээлээс өглөөнөөс хойш. Одоо явъя мэдүү. Одоо юу? Тий, одоо явъя. Тэр гараа. Хай! Хай! Зогцсон нөхрийг оруул. Зогцсон нөхрийг оруул. Байцаалт ирнэ. Чи баригдахгүй юм шиг зүхтаачих шүү дээ. Бодвол баригдах л байхгүй. Бодны гараж болтож болохгүй гэж. Бодвол будаа болоод байгаа байхгүй. Мэдв? За байцаалт өгнө. Ирнэ. Мано. Яр. Бид нар завгүй байна. Дараа яр. Тийм ээ. Хэм бэ? Дарах гэнэ үү? Ядаг муухай ч юм одоо. Мууч. За нэр хэл. Нэр юм. Нэр хэлэлдэ яах гэдэг юм яа? Нэрээ мартчихсан юм хааши. Чатраа бол. Чод яах гэдэг юм бэ аа? 97 удаа би чиний чадраадаг сонслоо. Одоо ахаа сонсмооргүй юм мэдүү. Чи хэлэлдэ яах гэдэг юм бэ? Төвшин. Төвшин. Ямар төвшин? Хорондоо төвшин. Хамраг гэр хорондоо.
Хаан урандаа. Чи урандаа гэсэн сая. Би чамаа авгаа хэлж шүү дээ. Яг таа юм шүү. Гэ төвшин. Генерал төвшин гэх гэдэг юм чи. Тийм байхгүй мэдүү. Би чиний авгаа өөрчлөн мэдүү. Бий болгон заяа. Иргэн төвшин мэдээ. Иргэн төвшин. За, нас хэдүү? 61. Чод яг таа нуух бай. Эрүүл угнаас хотоо юм чи. Тийм. 30. Биш. 29. 30 юм уу 29 юм яг таа юм. 29 га. Энэ юу нэг сэжигтэй нөхөр биш. За 29. Эргэстрээ. НБ 6009 2112. Чара. Үгүй би андуурч гоо. 60 гэдэг чинь 29 гэхээр юу штэ. За. НБ 9209 2112 юм байна. Тий. 20. Энээр нэг бодлоо нөхөр шүү аа. Бодлоо нөхөр байтэ. Төвшингүүд энэ бодлоо гэдэг юм шиг. Төвшингүүд бодлоо байдгийг. Манай байр нэг төвшингийн нөхөрөд байгаа. Байрны төвшнээ хаа. Тэрээс л чи яг том. Төчиг хүний үг давтаадах юм. Ажил хийхгүй ядгаа тавгүй. За тэг үргэлжлүүлээд. Өчигдөрөөрөө юу болсон юм? За давчгүй тодорхой ярь шүү. За. Төвшөө. Би өчигдөр үсээ засуулчаад гэрлүүгөө харж явсан юм. Тэгсэн энэ хоёр залуу тамхитаа зовсч. Тэгстэй тамхиныхын шиг миний хөл рүү шидчихдэг шүү дээ. Тэр нь би хэлсэн. Наатха хогийн савнд хий хүүхдүүдээ гэж. Тэгсэн чинь энэ нөхөр хүүхэд гэнэ үү? Муу ацаан чи гэж байна. Хүүхэд гэнэ муу ацаан чи энд гэж хэлсэн. Энэ? За, хүүхэд гэнэ муу ацаан чи. За, тэгсэн нөгөөх нь үгсэ. Хүүхэд гэнэ муу ацаан чи гэсэн. Шээ, нөгөөх нь юу гэсэн бэ гэж би асуугаад штэ. Харин нөгөөх нь хүүхэд гэнэ муу ацаан чи гэсэн. Энэ нь юу гэсэн бэ гэдэг штэ би яарэ. Харин энэ хүүхэд гэнэ муу ацаан чи гэсэн бохгүй юу? Нөө. Тодорхойлгоо. За үргэлжлүүлээ. Тэг үргэлжлээд яасан юу болсон яар. Тэгээд би ч одоо нэг ахмад настай хүн байна. Энэ залуучуудад бас нэг хэдэн үг хэлье гэж бодоод тэгээд хань хүүхдүүд та нар? Яасан ахсахгүй амтдаг. Та нарын юм соёлгүй байх нэг хоромчид яаж хөгжих гэсэн. Тэгээд хэлсэн чинь өвн үү? Хуцдаг мó аалцвэ гэж. Хуцдаг мó аалцвэ гэсэн юм уу? Тий. Нөгөөг нь юу гэсэн юм? Хуцдаг мó аалцвэ гэж. Бишээ энэ хуцдаг мó аалцвэ гэсэн байгаа сте. Энэ юу гэсэн гэдэг штэ. Харин энэ хуцдаг мó аалцвэ гэсэн. Энэ хуцдаг мó аалцвэ гэсэн юм уу? Тий. Муу хой чичиг атгаа. Чи ганц бүтэн өгүүлбэр хараад хийж чадахгүй юу чи аа? Бүүн 10 жилдээ юу сурж ирсэн чи өөр. Ногийн нөгөө тэг царайчаад мөр харваас та хулгай царай тийм. За. За тэгээд цаашаа юу болсон юм? Яриадах. Тэгэл намайг зодсон. Тийм. Цалинч. Хоцдог муу аалцуу гэдэг чинь хэн хэлсэн блэ? Энэ тэгээ юу гэсэн? Энэ нь хоцдог муу аалцуу гэсэн. Яв. Цаа. Фолта хой. Яв. Фолта. Явуулта чи. Явуулта. Өчигдөр фолта яах юм бэ? Чи явуулта. Би явчих юм. Яв. Чи суулж мэдвч. За. Май өдрөө. Би ч мэдв. Авахгүй. Одоо би чамд өгүүлбэр өчүүл мэдв. За би ч ээж үнээ саав гэж үч. Ээж үнээ саав. Ах атуу хураав гэж үч. Ах. Яг тань ч юм уу таа. Чаа тэгээ адаа байхгүй шүү дээ чи. За. Наа тэгээ адлаа ааж ардаа урдаа орно шүү дээ. Тийм. Хөдөө. Ах.
Нуухан чи наад хэгийн ардлын аагаа даралдаа чи. Юу гэж аав ээжтэй ахаа гэж юу ээжтэй наа чи. Зөө. Чамаа одоо уусаа явуулахгүй мэдээ бичиж сурталч явахгүй. Болохгүй төгжин мэдүү чамаа. За. Чи яах гээд байгаа юм бэ? Хутлал байна да. Чи төвшингийн дүү нү? Аа? Юу чи? Цадах чинь тэрийг нэг сайхан чадаадах гэж байна уу? Чи ястаа нэг хөлдөө толгойтой амт юм да. Чи би байна гэж хамт хэлээд байгаа юм биш үү? Бацаа минь. Наад хэл ямаа бодоорой. Итгэхгүй юм байна л да. Гэхдээ яаж идэх юм? Хүүхд туурах гэж байгаа юм шиг юм ярихаар чи би яаж идэх юм? Юу гэж? Цадхаараа нэг сайхан тоглоод иргэсэн үү? Би чамаар насаараа л тоглолоо. Чиний баруун хөгцгөн дээр би даагцны сум шидээ зоож исэн санаж гинөө? Аа? Одоо худлаа гэвэл наан чин сорвин байгаа. Чи гаргаад ир. Энийг чамд хэлсэн юм уу? Оо, төвшин. Ястаа зөнж байгаа юм байна л та. Жаахан хүүхдэд хэлэхгүй юм хэлээд л. Чи ястаа нэг хар багын ийм мулгуу маанаг амтан байсан. Хизээ томоожж ухаан суух хүн бэ? Чи би төвшин байна гэж чамд хэлээд байгаа юм биш үү? Барагтаах магараач. Чамаар би ер нь дарамжлуулаад сууж идэх хүн юм уу аа? Тэгвэл зөвхөн чи бит хоёрын мэддэг нууцын тухай ярий. За. Чи эмгнээсээ айгаад архи тэр нүүрсний амбарын ард төмөр уцаар гогдоод зүүгээд нуудаг үсттэй санаж гинөө? Ха? Тэгдэг үсттэй. За. Тийм биз? Тийм биз? Би байна. Би төвшин байна. Таньсан. Мангар бацаа минь. Наадах чи юуных нь нууц байдгийг манай чавганц ч мэдэн наадах чи. За. Чи 6 дугаар ангид байх та. Өмдөн төшөөгээд. Тэгээ гудамжаар нэг орилоод гүйжсэн. Энийг мартаагүй үз. Энийг зөвхөн чи бид хоёр л мэднэ, өөр хэн ч мэдэхгүй. Би вэ штэ. Энийг бас чамд хэлсэн юм уу? Оо, чи ястаа нэг эргүү маанаг амтан байна та. Төш. Чи мөн байна. Чи мөн байна. Би мэн гэж чамд өчнөө хэлдэг. Харин тэгээ яагаа вэ? Тэр харамтан. Яг мөн бэ. Яг мөн. Чамаг надаас ингэж огтох хүн байхгүй шүү дээ. Тэгээ яагаад вэ? Чи би байна шүү дээ. Таньсан уу одоо? Ямар сони юм бэ? Адё. Энийг тэмдэглэх хэрэгтэй. Яста мөн бэ? За. Хэлээ найз минь. Энийг тэмдэглэх хэрэгтэй. Одоо би яах вэ? Ийм хачин зүйл болчиход байна. За хэлээ. Хорт. Санна яста итгэх ярихгүй. За. Ийм л юм болчиход байна. Яаж? Буруу өдрөөр үсээ засуулсан юм шиг байна. Эрлэгтэйгээ учирчих шиг боллоо. Тийм юм байдаг юм уу? Гэхдээ би яаж мэдхэвтэй ийм л юм болчиход байна штэ. Одоо би яах юм бэ? Гэхдээ яах юу байдаг юм бэ? Бурхан чамд бэлэг өгсөн байна. Хоёр дахь боломж найз минь. Ойлгож гин үү? Хоёр дахь боломжийн төлөө. Хүн бүхэнд хоёр дахь боломж олох болтугай. Хоёр дахь боломж. Төвшөө. Би чиний хэлснээр хүсснээ хийхээр явлаа. Чамд итгэж байгаа шүү. Наатаа уншчаа шууд устгаарай маанаг амтан. Амьдрал богинохон шүү дээ найз минь. Төвшөө. Урагшаа назаа. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Манай компани төсөл нь болохоор 3 жил хэрэгжих төсөл байгаа.
За 3 жилийн хэрэгжих хугацаанд болохоор эрэлттэй ажлын мэргэжил нь болохоор дээд боловсролтой, мэргэжлийн боловсролтой, энгийн ажил мэргэжил гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. За дээд боловсролтод нь болохоор санхүүгийн ажилтан. Юу? Яаж тийм юм болдгийм бэ? Юу манайха өнөөдөртөө хурал ингээд тарыг. Маргааш үү. Энэ юу болоод байна? Харин нөгөө захирлаа. Манай ар гэрт нэг асуудал үүсчихжээ. Чи ар гэрийн асуудлыг ар гэртээ төсөөлж болдгоо юм. Энэ чи ажлын байр ойлгож байна уу? Ойлгож байна. Манай нөгөө аав маань харин алга болчихжээ. Аава. Тий. За. Чи тэгвэл өнөөдөртөө яваад асуудлаа төсөөлч. Тэгээ нөгөөдөр ирээд энэ гэрээнүүдээ дуусгах шүү заяа. За ойлголоо. Би ирээ төслөөгөөс дуусгана. За баярлалаа. За бүгдээрээ үргэлжлүүлээ. За мэргэжлийн боловсролтод нь болохоор засалчин, барилгачин, арматурчин, эсгүүрчин, ойдлчин, гагнуурчин гэсэн хэсгээс бүрдэж байгаа. За энгийн ажил мэргэжилт нь болохоор үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, барилга угсралтын туслах ажилтан. Байна уу? Золоо минь дөө. Алга болчихжээ. Юу гэсэн үг юм бэ? Нэр юм уу? Үнэ юу гэж дээ. Тэнхий цагдаагаас дөнгөж сая над руу ярьлаа. Харин тий. За юу яалаа? Чи ямарсан хоёр дүүгээ дуудаад тагсаа юу? Би одоо ажлаас гарлаа очлоо. За. Хурдлаарэ. Яна за одоо гарлаа гэж. Яна аав алга болчих гинэ. Юу? Харин тийм ээ тэнхий цагдаагийн газраас сая эгч рүү ярьсан гэж байна. Эгч одоо намайг ирж аавна гинэ. За сэтгүүл минь яа. Хань хүүхдүүдээ хараач. За хүүхдүүдээ хараад яж гараа за. Та хэд боломжтой хараа. За. Байна уу? Аав алга болчихжээ. Хүрээд ирээ. За манайхаа яваа. 1 2 3 4 5 2 3 4 알았다. 2 3 4 2 사와쇼. 그도다. 사와쇼. 사와쇼. 자, 또. 해보자. Сайн өгчээ. Яна аав алга болчихжээ. Юу? Хаав уу? Тийм ээ тийм за чи хурд ирээ. За одоо би гарлаа. Хичээ аав дээр ирэг утсан биш үү те? Харин тийм ээ. Одоо ер нь хэр удаа явах хичээ? Тэрийг таавал орно штэ миний дөө. Энэ энгийн хэрэг биш байна. Хохирогчийг хордуулсан юм уу? Мансууруулсан байж магадгүй. Мансууруулсан. Эдмүрийн баримт болох архины шил шкафны урд хоосон байрлалтай. Шкаф гэж яаж үчгэлээ? ШКАФ. Пианарын бивлүү. Шкаф гэж үжин штэ. Шкаф. Шкаф биш юм байна. Үгүй шкаф гэж бичиж чадахгүй бол төмпөшиг гэж бичих юм уу? Тэ? Хэргийн газрын мөрдлөг гэдэг чинь тоглоом биш шүү нөхөр минь. Юу дуртайгаа бичээд байдгийн ч юм биш. Өмбүш гэж яаж үчгэлээ?
Өмбөшигч биш л дээ. Төмбөчка гэд орс үг байгаа наа чи. За ихчээ арайч тий. Та бүхэл бүтэн компани захирал хүн байж тэгж худлаа хэлж болохгүй шүү дээ. Төмбөшиг гэж чинь. Төмбөшиг. Тэмбүүшиг ээ. Гүү солиороод байгаа юм чи. Төмбөшиг гэж бичиж чадахгүй бол сервант гээ бичих юм уу? Тий. Юу нэ? Сервант гэсэн үү? Яг зөв. Сервант гэж яаж өчөх лээ? Хүүш яха. Хөөе. Сервант гэж бичиж чадахгүй юм байсан. Тийм биз дээ. Хөөе. Ер нь бол сервантч биш л дээ. Шкафын дээр юм бэ. Шкаф гэж бичих. Үгүй төмбөшиг гэж бичихээ. Эн чин төмбөшиг штэ. Үгүй биш штэ. Эн чин сервант байгаа зү. Үгүй хаа та ер нь гадаад үг бичиж чадахгүй юм чи зүгээр л шүүгээ гэж бичих. Шүүгээ гэж бичих. Тэгэх баха. Шкаф шүүгээ гэж бичих. Сервант. Чимээгүй. Би өөр ажиллаа хий. Хэргийн газрын мөрдлөг дээр хэргийн газраас олдсон эд мөрийн баримт болох архины шил ширээний доор баярлалтай. Та ер нь хэргийн газар гэж яриад ах юм. Аав маань хаана ямар байдалтай байгааг мэдгүй байж та энэ өссөн гэр орны минь хэргийн газар энэ тэрэ гэж ярмааргүй байна. Та миний ажлыг заахгүй шүү. Уучлаарай. Би таны ажлыг заагаагүй. Гэхдээ аав маань хаана ямар байдалтай байгааг та ер нь мэдэж гин үү? Ядаж таамаг байна уу танд? Би яаж мэдхий? Би мэдэхгүй шүү. Би бас мэдэхгүй. Гэл та нартайгаа ирээлэг олохгүй явж штэ чи. Хашиж. За. Бити. Нөө чимээгүй би ажиллаа хиймээр байна. Та ерөн ингэхэд цагдаа муу юм уу биш юм уу? Хар өвлийн хүүтэнд хачин цуу өмсчөөл түрүүнээс хойш сони юм яриад ах юм. Маа. Би төрийн албар гарч. Төрийн цагдаа өнөгчийг доромжлохгүй шүү. Та ер нь яагаад бид нарыг загнаад байгаа юм бэ? Чимээгүй. Би ажиллаа хиймээр байна. Төвшингийн хэрэг 433. Октоодынх нь нэг нь туршлагатай мөрдөн байцаагч руу занал хийлсэн харцаар харж байгаа нь цаана ална гэсэн сэжигтэй. Сэжигтэй л байгаа юм да. Энэ хэргийг заавал олно. Олно. Ерөөсө босцоо. Энэ бүтэхгүй юм байна. Бүгдээрээ явж өөртөө аавыгаа хайцгаая. Бүгдээрээ яваад нэг нэгээрээ салаад боломжтой газраасаа аавыгаа хайж олцгоё. Аль хурдан явцгаая. Наад. Бүгдээ хамтаа явцгаая. Яасан хүйт юм бэ тий? Харин тийм. Хичээж үү? Хотоо ирж байгаа билгүй дээ. Оо ашгүй ороод талаа. За яасан? Сураг ажиг байна уу? Бэдгүй зөндөл явлаа. Даагч юм халуун юм уу? Зүгээр. Би харин байж болох боломжтой бүх газраар явлаа. Сураг алга.
Харин би бас үйлчлэгээний төвөө дээр хайлаа байхгүй. Ороод бүр харсан хүн алга гэж. Одоо яах вэ? Тэгтээ ер нь явж хаж бидний л бороо штэ. Хөгш настай аавыгаа харж амдахгүй уулзаж өшөж уцаар яриаг л гай штэ. Одоо тэг нэг нь тийм болсноос хойш хэнийгээ буруутгах вэ тийм үсттэй. Санаа зовлтгүй хэдүүл аавыгаа заавал олон заа юу. Хэдүүлээ заавал аавыгаа ална. Бүгдэнд нь орой мэнд. Тэгэхээр яг өнөөдөр энд нар мэт, цэцэг мэт гэрэлтэн байгаа нэгэн үзэгсэн төгс бүсгүйд энэ сайхан дууг зориулж байна. Хөгжим! Хөгжим! Миний охин хол. Чинд тунсан шүүдэрээ. Ганган цэцгийн дэлгэрдээ. Нарны тансаг гэрдээ. Орой минь хэсгүүчтэй. Энэ сайхан дууг зөвхөн танд зориулж. Та өнөөдөр үнэхээр үзэгсэнтэй харагдчих. Яг л Алла Пугачев. Сарны мөнгөн туяа. Сайхан дилбэн ялабада. Сайхны урхан билбэ. Извините, пожалуйста. Шин тоялзда ганцэри хэстая яа атаг ингэж байна чанга хүн биш хадэ ахта даатгаас ингэж яг залуу нас сайхан шүү тийм үү тийм ээ сайхан мартах шахаж ас жаргалтай амьдрал гэж байдаггүй. Харин ас жаргалтай мөч гэж байдаг. Тийм болохоор амьдралаас үргэлж ас жаргалыг мэдчих бай. Тийм шүү. Би жаргалтай. Яг одоо би их эрч хүчтэй байна. Гэхдээ хамгийн сайхан ас жаргал зөвхөн чиний гэгтэл байгаа. Ос. Та нар сонстоо. Энэ байрыг анхаваад тэр хатгийг анх зөөж ижлээ.
боллоо. Тэглэх байх уу? Маш тод санаж байна. Тэр үед ээж маань ямар их баярлж ийсэн гэж. Бүр нүдэнд харагдчихлаа. Тийм ээ. Гэтэ одоо ч ихсэн ээж маань Тэнгэрийн орноос бид дөрвийг хараад охтууд маань гэртээ ирчихлээ гэд баярлж байгаа бах та. Тэглүү яах юм бэ? Гэхэд ихчээ би ээжийн эзэн дотор байсан те. Тийм штэ. Харин би бүр сороггүй. Хааман надад гомдоод явчихсан болов. Хаанаас та миний дүү яагаад тэгж утсан? Аавыгаа залгах болгонд нь завгүй байна гэж утсаа тасалдаг байсан. Миний охин хүрээд ирээ гэхэд нь хүрээд л ирдэг гэж. Ингээд сууж яхагаа мэдсэн бол ганцхан удаа аав дээрээ ирээ. Цайг нь чанаад өхмөний аавда. Тэгчтэй. Ягчин ч гэсэн ялгаагүй. Аавыг залгахад нь завгүй байна. Дараа ярий гэдэл. Муу аавыгаа үргэлж дэргэд минь байх юм шиг л санаж явж. Энд ямар сайхан юм бэ гэж. Муу аавыгаа залгахад нь гүйж ирэл энэ жаргалыг мэдэрсэн бол ямар гоё юм. Тэр аавыгаа заавал олноо заа юу. Тэглгүй яах юм бэ? Заавал олно. Заавал. Хөөе охтуудаа. Хэдүүлээ өнөөдөр хаагур хайх уу? Өчигдөр хаагур хайлаа. Харин хаагур хайлаа. Та хоёр ерөө өчигдөр зааж өгсөн газраар сайн хайсан юм уу? Үгүй хайсан шүү дээ ихчээ. Чи хэлээч дээ. Тий хайсан ихчээ, хайсан шүү дээ. За тэр яах вэ? Одоо хурдан гарч хайцгаая. Таны ор гэсэн газар чинь бүгд хэлхээс орсон шүү дээ. Хөөе. Наад мат одоо болоо. Итгэн шиг гарч аавыг хайцгаая. Тийм шүү дээ. Түүнээс их өөрөө хөтөс. Урдаа бос цаамс. За энэ минийгээ дараа болоо айлаа явцгаа. Орчоо гэж явъя л та. Цааш ажил бүтэхгүй шүү дээ. За. Одоо магадгүй. За хурдан тэр нөгөө чөөр юм даа. Оо наад зургийг аваа явчих. Хааштай их аваа. Гүчээчин. Заамрыг ирээ. Ахмад бод. Чи ч юм блэ? Айланд урчиж. Би бүгдийг мэдж байна. Чи гарах гарцгүй болсон шүү. Гэнэ юу? Чимээгүй. Чиний тайлбар тавих илүүц байна. Би чихний залийг анхнаасаа мэдж байсан шүү. За тоглосон юм аа, тоглосон. Кинонд ингэж ярьдаг үстэй аа. Сайн байна уу? Сайн байна. Би чамайг чи хаана харлаа? Гэг. Та намайг танихгүй. Чи тэгвэл энд юу гэж вэ? Гэхдээ харин гэртээ гинэ. Харин нөгөө төвшнгой намайг явуулсан. Төвшнгой гинэ? Аха. Анхны гэрч олдлоо. Гэрч ам нээхгүй байгаад бол гэрчийг хамаалт болох нь миний үүрэг. Тийм ээ, миний үүрэг. Алло. Орцгой. Гүг би орцгой.
Сайн байна. Тэгээд аав чамайг явуулсан юм уу? Аав одоо хаана байгаа? Манай хөдөгт. Хөдөө. Тэгээ утас нь яагаад холбогдохгүй байгаа юм болоо? Манай сүлжээ байхгүй. Яг тийм биш. 2-3 хоног утас нь холбогдохгүй. Битэд сандраад бүгдээрээ ирсэн байхгүй. Гол нь тэгээд аав зүгээр үү? Их сайн баг. За ашгүй тий. Аав чамайг явуулсан гэсэн шүү дээ. Чамайг яаж танд? Харин тий. Гойо бид нар ч хамаатнууд байхгүй юу? Хамаатан. Их ойрын хамаатнууд. Би та нарыг бүгдийг мэднэ. Би чинь түшин гойтой их ойрхон байдаг, баян карьер нь орж гардаг. Одоо миний охин чинь бол одоо бага охин Дарима тийм ээ. Тэгээд том охин Одноо, донд 2 охин Золоо, Болроо. Бүгдийг тань. Залуу. Энэ залууг хараад байсан чинь аавын залуугийн төрхтэй яг адилхан царайтай байгааз. Харин тийм байгааз. Би бас түрүүнээс хойш хараад лээ. Харин тий. Харин тий. Их төстэй байгааз. Төвшингоос тэгээд идий. Сон байгааз. Харин тий. Тэгээд аав саршин нэр айл чинлэх гээд байгаа юм бах та. Харин тий. Мэдхгүй. Саршин төглөө чи яваад тэр итэ шүүсээ бэлд гэдэл намайг явуулсан шүү дээ. За тэгвэл нэгэн аав сайн байгаа юм чи хэдүүлээ буцах замаа бодох уу? Гүй чи яа тэгж болт юм? Чи арай гэж бөөнөрөө цуглах. Тийштэй хичээ. Нэгэн тийшнийх бүгдээрээ аавын сар шинийн ямиг бэлдэж өгчөөд шиний нэгний өглөө залхалтай хийж явъя л да. Тэгэл та чи. Гүй их чинь нөгөө том төсөл дээр ажиллаж байгаа тэрийг нь дуусгахгүй болохгүй. Захирал надад залгаад байгаа мэдж байгаа зү. Та их чи аргалч л та. Их чи ярьж байгаа л та захирал руу. Яах вэ? Нэг яриад үзтiin билүү? Хэлжлээ. Аав нэг яриадах уу? Юу? Гүй харин төвшинг бол яг ингэж л хэлнэ л дээ. Нэр аав гэдэг байсан тий. За. Ямар ч гэсэн нэг яриад үзье тий. Одоо яриадах юм. За тэг хичээ. Ингээд миний хоёрдоо завтай үздэй. Завтай. Би завтай. Сайн байна захирлаа. Сайн. Чи яав нөхөр минь аа? Энд харин чухал ажил гараадаа. Аавынхаа сар шиний юмыг бэлдээд дараа наад төслийг чинь сар гарахаар очиод дуусгуул яадаг бол? Чи одоо юу яриад байгаа юм? Би чамайг аавыг чинь алга боллоо гэхлээр чөлөө өгöd явуулсан. Одоо тэгсэн чи юу аавын цагаан сар шинэ юмыг бэлдэх? Ер нь гэр бүлийн ажлыг нэгдүгээр тавьдаг хүн энэ ажил хэрэггүй шүү. За. Тэгвэл би наад ажилд чинь тохирохгүй юм байна. Би наад ажлаас чинь гарлаа. Халагдлаа за. Окей, Одноо. Байна. Чи бол надад хэрэгтэй байна шүү дээ.
Анхны төргөн шиг сансагдана Авийн загсаа сургаал эргийн дураа шиг хамтагдана Үгээрээс Миний охин хожигдсон. Охин. Чамайг босгоо. Босгоо. Ой. Юу болсон бэ? Бид нар энд гой хамраад авч чинь хамт тоглоё. Тэгээ Босгоо. Наашаа цаа. Ном. Чи сул зогсож байна. Би хэн иргэн учлыг холсон. ямар хэрэг? Яа танаа аав төвшингийн алга усан хэрэг. Юу? Аав. Дэлгэрээ аав танаад байгаа гэв үсттэй. Харин тий. Тий. Энэ бүхэн худлаа үсттэй. Үнэн. Бид худлаа яриад чи. Үнэн. Энэ нөхрийг хаан харлаа гэсэн сэжвэрээс бүх зүйл эхэлсэн. Энэ нөхрийг би харсан. Энэ нөхөр зодооны хэрэгээр над дээр ирж байцаагдсан. Яг тэр байцаар дөггийнхөн өмнөх орой энэ нөхөр энэ хоёр нөхөртэй маш хүчтэйгээр маргалдаж зодоо хийсэн байгаа байхгүй. Зодоо хийх явцдаа хөгшин хүний ай шавар гаргасан гэдгийг энэ хоёр нөхөр мэдүүлэхдээ хэлээд байна. Мөн над дээр ирж мэдүүлэг өгөхдөө төрсөн онсар дарын бодилсан. Тийм үстэй чи. Үгүй. Тэгээд яг тэр зодоо хийсний өмнөх орой танаа аав төвшин надтай худаг дээр таарахтаа би үсчин орж үсээ засвалтаа явж байна гэж надад хэлсэн баггүй. Аав. Тэгээд яг тэр оройноо үсчингээс энэ нөхрийг гараад явж байгаад энэ гэрч нотлоод байгаа байхгүй. Тэгээд над дээр мэдүүлэг өгчөөд энэ нөхөр гараад явахдаа энэ үсчинг байна гэж андууран дэлгүүрийн худалдагч дээр очиж шуугаад байсан баг. Тэр шууганыг энэ худалдагч ихч гэрчлээд байгаа байхгүй. Олооч. Тэгээд маргааш нь танаа төвшингийн данснаас маш их хэмжээний мөнгө гарсан байхгүй. Тэрийг өөрийгөө далталсан тийм царай төрхөөр нуусан хүн авсан баг. Тэрний царайд ерөнхий гадаад төрх тийм ээ. Тэр нь энэ нөхөртөө адилхан байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг бүхэлдээ маш тодорхой болоод байгаа юм. Яг ингээд үгийг хэлэхэд бол танаа аав төгшин зүсээ хойлгаад залуу хүн болсон. Тэр нь юу? Танаа аав төгшин энэ вэ? Тоглосон. Тийштэй. Чи нэр хачин юм ярих юм аа. Ер нь иймэрхүү хэрэг гэж ер нь юу ахав бэ?
Над нэг хэлэх юм байна. За. Бүгдээрээ маргаас цан чаргаар гулгацгаа. Чи хамт явна шүү. Хамт яваа. Унтахгүй яагаад миний охин чинь? Аа? Гүй яа миний охин. Хөгшин шиг. Найр хүрдгүй. Хойр тийм сайхан агаар салхинд амраагүй юм бэ? Ажил гэж явсаар агаад хамаг нандин зүйлээ мартах шахаж. Муу ээжигээ өнгөрснөөс хойш аавыгаа буруутай гэж бодож явсаар агаад харьцаагаа өндөрүүлсээр агаад бараг л тустай хүмүүс шиг болж тээ. Харин тийм ээ. Юу? Гүй тийм бах те. Харин тийм ээ. Одоо ингэж бодоход аавыгаа ямар их ганцаардалж байснаа ойлгож байна. Насахад байгаа юм болов? Чи залуугаар байна. Өмнө чинь аз жаргал баяр гоног хосолсон маш сайхан ирээдүй хүлээж байгаа. Тийм гэж. Аав чинь та нарт гомддгоо. Харин охтуудтайгаа хамтдаа инээж хөөрч ер нь хамтдаа л байхыг хүсдэг дээ. Гэхдээ ер нь хүсдэг байх л гэж хэлэх гээд байна л да. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Аз жаргалтай амьдрал гэж байдгүй. Харин аз жаргалтай хорон мөчл гэж байна. Тийм болохоор амьдарч байгаа, амьсгалж байгаа энэ үедээ хорон мөч үрээс аз жаргалыг мэдрэх хэрэгтэй. Би яг одоо жаргалтай. Ямар сайхан үг. Аавыгаа ямар их санаж байна. За. Гадаа сэрүүхэн байна орох уу? Ямар сайхан байна. Дарий яагаад голохгүй вэ? Би хараа айгаад байна. Айцыг зоргоор давдаг юм да. Аа, яг ингэж хэлдэг биш нахаа. За. Тэгвэл одоо миний араас гулгаараа заяа. За. Зархтай. Зархтай. За араас гулгах шүү. За, одоош тий арай. Энд гол заяа. Одоо араас заяа. Ёй. За. Дарий. Одоо гулгаарай. Зоригтой аль.
гоё. Боломжтой. Дэлгэрэх. Хүй. Дэлгэрэх. Дэлгэрэх. Ихтэй. Дэлгэрэх. Яач вэ? Дэлгэрэх. Яна үгүй. Яна дэлгэрэх. 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 Яач вэ? Яасан бэ? Дэлгэрэх. 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 Яна. Хүй. Одоо яах юм бэ? Яна. Дэлгэрэх. Дэлгэрэх. Сэрэ. Дэлгэрэх. Дэлгэрэх. Чимээг уцгаа. Асуу. Дэлгэрийн би яаж байгаа бол хараад өгч. Тийм. Ханти би энэ гайгүй юу? Дэлгэр ирээд тэмдгээс гарцсан байна шүү дээ. Юу? Гарцсан? Юу хэлгүй дээ. Аль тасагт явж байгаа юм бол бид нэр уулзах гээд ирсэн юм аа. Үгүй харин танаа найз чинь манай амьд ирээд эдгээд тэг гараа авчихгүй та. Яаж дээ? Айгу хүчтэй зог би. Тийм. Юу? 30 насны эрэгтэй хүн байгаа сайн шалгаад өгч. Би шалгасан. Танаа найзчаар ирчээд би зүгээр болоод гэрлэг явуулсан шүү дээ. Уучлаарай. Би мөрдөн мацагч цагдаа яхамд бодож юм байна л да. Та ахаад үзээд өгөөч дээ. Тэгвэл. Харин тийм. Уучлаарай. Би эмнэлгийн ажилтан байна л да. Танаа дэлгэр чи ирчээд харин би зүгээр болоод явцсан байна. Тэгэхээр санаа зовлтгоо. За юу. Баярлалаа амч. Эмчээ. Гэрлүү явсан болов уу? Хайцсан бах уу? Бүгд гэрлүү явах уу? За хэлээ гэртээ очие. За. За явцгаа. За. Энэ идэх хэн зассан юм бол? Дэлгэрлүүз. Нэрээ дэлгэр ах гайгүй бах та. Хараа. Эмч гайгүй гэж хэлсэн юм чин гайгүй байлгүй дээ. Охтуудаа битүүний өдөр болж байхад идэ будаага засдгүй юм уу? Хаагуур яваад байгаа хүүхдүүд вэ? Өвөн ч бас азтай хүн шүү. Ийм хоёр хөөрхөн энгэрийн зүйлттэй аль үншин. Хөөрхөн залгинууд юм аа. Өвөө, би тэгээ юу юм? Миний хүү юу? Миний хүү ч айлгэрийн ноён нуруу мундаг хүн байхгүй юу? Тэгэлгүй яах ирүүч аа. За, бууз гарсан. Бүгд бууз айдээ. За, миний хүүхдүүд аав нь энэ жил азынхаа бууцанд алтан бэлзэг хийсэн байгаа шүү дээ. Алтан бэлзэг гинөө. Аава. Энэ жил би ч азтай байх юм шиг санагдаад байгаа шүү. Тийм байна уу? Ахтууд азаатай байж тээ. Тийм шүү дээ би. Аав нэг сайхан өрөөл хэлээч. За. Тэгэж аваа. За ингээд хүүхдүүдтэй Сайн бацгаана. Энэ нэг харсан хүн байна уу? Хүүе захирлаа. Та чинь юу хийж явсан бэ? Одно. Би танаа аав чаагаа явчих штеп. Ийм байна л да. Миний охин чинь үнэхээр азтай байгаа юм байна шүү энэ жил. Айдаа миний хүү дэшээс. Яа. Гоо дэш миний хүү шүт. Дэш. Эш. За болно доо. Зүгээр дэш. За дэ миний хөөч. За. Бомбена. Үе захирлаа. Монголын хүн байна. Золгоё. Окей. За. Амар өнөө. За. Суу цаймаа хийж өгнө. Цай уу та. За. Наманаа дэвшин чин орон нутагтаа алдагтай өрөөлч үү дээ. Яа ингээд эрчмийн сайхан
За амраа гэрээ. Тэ. Сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, хаврын тэргүүн сарын шөнийн нэгний бэлэгт сайн өдрийг сайн өдөр хэмээн буг зүгч биш. Буг намнаач нь манайд байна. Булга зүгч нь танаад байна. Энэ хоёр эрднийг нийлүүл эрхэм сайхан авгаа нөхөр хоёр болно. Таавш. Охноохгүй. За өнөөдөр чи миний хоёр охин хоёулаацтай байгаа юм биш үү? За суумэнэ хөө. Үнэхээр бэлэгдийн бэлтэй бол. Тийм байна гоо. За одоо жинхнээсээ нэг сайхан өрөө. За. Цан сайхан өрөө. За тэгээд өр хүүхдүүд минь ирж буйн сайхан жилдээ бүгдээрээ эрүүлэнг эвтэй найртай аз жаргалаар дүүрэн байхын ёроод өргөё. Аваа, та санаж гин үү? Би ээжийг зүудэлж сэрчээд орондоо ухаанг уйлж ясныг. Тэр үед та намайг аргадах гээд ээжийн ирээн палажийг өмсөөд надтай зөндөө удаан тоглож билээ. Би тэрийг ерөөсөө мартдаггүй. Та минь ингэртэй одонгууч гэлээ. Октийнхоо төлөө хийсэн бүх зүйлийг чинь бид мэднэ. Баярлалаа аваа. Тэнэгхэн охиныгоо уучлаарай. Охин руугаа залгах болгонд завгүй байна гэж буцаарлаж ууралдаг байсандаа одоо ч гэсэн харамсаж байна. Энэ мөчөөс эхлээд танаас минь ирэх дуудлага бүр хамгийн үн цэнтэй байх болно аваа. Хайртай шүү гэж дандаа хэлж чаддгүй болохоор одоо л таныгаа тэрч өмсөе аваа. Үргэлж миний талд бат зогсож охиноо дэмждэг аавда баярлалаа. Аваа, та бол миний баатар. Алт мөнгөнд умбуулаагүйч аавын хайраар дутаалгүй өсгсөн. Ааваа гэж дуудах ямар сайхан гэж. Амьдралд баярлалаа. Хүний амьдралд хамгийн чухал нь гэр бүл. Тэрнээс чухал нь юу гэж? Гэр бүл. Харин захиасын дуулж явъя. Хэдэн насаар залуу юм шиг харагдмаар байна. Боломжтой бол. Хой. Болохгүй юм гэж байдгүй юм шүү дээ.